Энэ ард түмэн чинь одоо тэгээд хөрөөсөө онохгүй бол тэгээд зөвтөлтөөр үлдээ солонгосын хойноос санаатаа тийм машиныг одоо шим ашаавал унах тийм боломж байгаа юу? Ямар судалгаа тооцоог хийсэн бэ? Энэ хуулийн дээр ч орчихсон явж байгаа. Энэ болохгүй дээр нь одоо манай энэ гайлынхан шаарддаг. Гарал үүслийн гэрчилгээ одоо тэр нэг машин одоо хаанаас хинээс авсан гэдэг. Австрал бол нэг жижигхэн цааслаг өгдөг гэдэг байна шүү дээ. Зөндөө олон зүйл шаарддаг. Гэхдээ яг их хурлын гишүүд тэгээд ард түмний оноо Прусигаа хориглоод 2021 оноос зөвлөлтөй машина орж ирээд унахаас их асуудлыг шийднэ үстэй. Тэрэн дээр би бол эсрэг саналтай байгаа. Өнөөдөр энэ ард түмний нөхцөл байдал амьдралын төвшин чинь нэг тийм машинууд ахтай нэг байна уу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй. Юу олон улсын зөвлөхүүд яг зөвлөж байгаа нь үнэн. Зөрчил гарч байгаа нь үнэн. Осол гарч байгаа нь үнэн. Гэхдээ бид чинь хөрсөн дээр амьдрал ямар байгаа гэдгийг бас бодох хэрэгтэй л дээ.